мэдээлэл цуглуулж судлаад эмнэлгээ дээрээ гэсэн даалгавар өгсөн байгаа багш тийм ээ. За багш бүх хүүхдүүдийг 6 хэсэгт хуваасан. 6 хэсэг тус бүр өөрсдийнхөө цуглуулсан мэдээлэл эмнэлгээд баг болгон багш нэг том цаас өгчихсэн байгаа. Тэн дээр мэдээлэл эмнэлгээд бичиж хүүхдүүдээ. За. Маркер ашиглаад
мэдээлэлс гадна юм санаа байвал чи мэдээлэлээ цуглуулаад хичээл хийчихсэн ярих бэлтгэж байгаа. Агийн жишээс энэ ярих бэлтгэж байгаа.
багш нь ангийнхаа өөдөө Наранбаяр хоёртой хамтарч хэлхий. Та нар анхааралтай сайн сонсоорой заяа. За өөдөө Наранбаяр хоёрыг оруулж байна. Нэгсэн бодолч эдийн засагч улс төрийн дэд боловсролтой 1965 оноос 1988 онуудад Захаа ангид тасан тэнгис сум төсөв. Зэт хүмүүстийн сурч боловсрох ажлын хугацаанд 1955 оноос эхлэн өөрийнхөө бага иргэн сонирхлын дагуу одоогийн хийж буй үндэсний дамжааг судлах, судалчлах, захин бүтээх, хөгжүүлэх болмоор дэлхийн хэмжээнд гаргах нөр их ажлыг давхар хийж байгаад 1988 оноос даруй хариуцаж 1999 онд Монголын үндэсний олон нийтийн телевизийн Өв компани болон оюун ухааны олон улсын музейг байгуулан ажлаатай захирах ажилтнууд хүсэн юм. Хүүхдүүдээс асуух зүйлээ. За энэ машиныг тавч мэдээлэл чинь энэ төмөө хэзээ болж анх Орсын тоглоомын олон улсын музейг анх Монгол байгуулсан юм биш үү тийм ээ. Өөрөө бол энийг багасаа сонирхож ирсэн дөрөв хүүхэд бүгдээрээ гадаад ихтэй сургууль төгссөн маань ач холбогч энэ Орсын тоглоомын ач холбогч Иван гэж телевизээр ярьсан гэж хэлсэн багсан санаж та нар үзсэн үү? Мөн зөвхөн телевизээр хэлүүлж чад үзсэн үү? За сайн. За дараагийн.
чухал бэрхшээлтэй байдаг юм. Ингээд энэ хоёрын мөн адил талын утга дээр хоёулаа тоглоомгоод хоёулын өнгөтэйсэн компьютерийн утга дээр ийм хүүхдүүд одоо ийм юм дотуулдаг. Эдгээс манай айгын жишээ үзсэн. Ийм юм гэдэг юу донтуулсан гэж зорч байгаа. Энэ одоо компьютер нөр PC тоглоом нөр контр гэдэг тийм тоглоом хүүхдүүд их тоглож байгаа. Тэгээд энэ нь өөр контрийг сансан. Хамт тэгээд компьютер асуултуудыг яах гэдэг нь харин хэцүү болсон. Манай хөтөлбөр эсвэл тоглоом нэр мартагдаж тэрийг юу PC тоглоомтой харьцуулж үзээ. Хамт явцтай манайхаас 3 хүүхэд ирв. Тэгээд 3 хүүхдийн нэг дотор нь юмудаа бэлдэж ирээд тэгэх байсан. Тийм учраас нэг хүүхдийн учраас тэгээд дахиж бэлдэх машинээр бэлдсэн. За баярлалаа. За дараагийн хаваад 3 дахь өгч. Жишээ цэцэг дөрөх тас гэсэн их үйлчлээ. 100 тоног тоглоом байгаа. Манай болохоор 19 тоглоомын газар байдаг. Жишээ нь Facebook хаанаа гэр интернет кино монтаж баян лог хийх байдаг. Зүцхэн гэр интернет холбоо гэдэг 19 тоглоомын газар байна. Энэ тоглоом зарж хэвхэн газар байгаа. Цэцэг дэлгүүр өмнөд дэлхийн сэтгэл тэгээд тод хэсэг гэж бичиж байгаа. Тэгээд одоо энэ яг одоо энэ Монгол идэвхтэй тоглож байгаа 2500 гаруй тоглоом байна. 150 тоглож байгаа. Бидээс хараа чинь нэг 2500 тоглоом байгаа учраас тэр тоглоомыг 150 зөв хүмүүс тоглож байгаа учраас тэрийг нэг хэлцэх. Биднээс тусалцаа хийж авчихсан чинь биднээс үнэнгөө цэцэрчээс явуулсан чинь хүүхдүүд маргасныг биднээс хитаарсан. Хүүхдүүдээс асуух юм байна. Танаа яагаад юм 2500-аар дүрлийн тоглоом багт яагаад 150 сонгож авч яагаад гэсэн. Биднээс 2500 дүрлийн тоглоомоос 150 хүүхдүүд тоглож ирсэн тэрийг өөр багуудаас асуух байна уу гэдэг. Тэнд асуу. Энэ бараас асуусан. Танах нүмүдээ PC тоглоомоо тэгээд нүмүдээ асуумаа хаанаас юм мэдээлэл олж үзсэн бэ? Биднээс интернетээс авч үзсэн. Өөр багуудаас Stop.
Тэгээ энэ онц тоглоомыг ямар юу сурсан бэ? Нэр багаар ч сурсан, дээрээс нь цаг бараг бичлэж сурсан. За асуусан Аны яг энэ онцны тоглоомыг байг хардаг гэж хэлсэн. Яагаад гэвэл онцны тоглоомыг тоглохгүй дээрээс нь янз янзын өнөр шингээгүй учраас байг хардаг гэж үзээ. За онцлог онцны тоглоом яг бусдын тоглоомоос их оюун ухаан шаарддаг. Яагаад гэвэл онцны тоглоом нь Монгол тоглоом бас дээрээс нь эвлүүлж тоглодог учраас их оюун ухаан шаарддаг. Шинэ яагаад онцны тоглоомыг олдчихсан бэ? Яагаад гэвэл онцны тоглоомыг бусдад тэгээд түгээн хэлээс гэж судалсан. Яка. Та нарын мэдээлэл авах хэрэг цаг шаарддаг. Эднийг хийх гэж 30 минут хэлсэн байна. За, өөр багуудаас асуух зүйл байна уу? Манай судалгаанд нийт 30 хүүхэд хамрагдсанаас 10 хүүхэд онцон тоглоом тоглож чаддаг, 20 хүүхэд онцон тоглоом тоглож чаддаггүй гэж гарсан. Үүнээс чаддаггүй 20 хүүхэдтэй зааж ус зэрэгэлдэг ангуудаа зааж сурган гэр бүл хамаатан садандаа зааж сургана. Та нар тэгээ одоо энэ ангиас судалгаа яах гэж байсан бэ? Яг онцон тоглоом хэр мартаж хэдэн хүүхэд байж гэдгийг таманаа гэж багаас илэрмэн гэдэг юм байсан. Тэгээ баган дээр нөгөө хэдэн хүүхэд онцон тоглоом тоглож чадсан, хэдэн хүүхэд онцон тоглоом тоглож чадахгүй байна гэсэн үзүүлэлтийг гаргасан байна. За өөр багуудаас асуулт байна уу? Багуудаас асуулт байна уу? За энэ судалгаа хийх танаа бол бэрхшээл тохиолдсон юм уу? Манай хүмүүс нэг цаг ажилтай. Тэгээд нөгөө яг ажилтны явдлаа нөгөө юу яа цагаа баримтлахгүй. За шинэ. Танаа гиниг хийхэд 20 хугацаа зарцуулсан байна. Манай гиниг хийхэд за 20 минут зарцуулсан хаана. Өөр асуулт байна уу? За шинэ. Ангийн хүүхдүүд дургуус эсэргүүцсэн. Ангийн хүүхдүүд эсэргүүцээгүй бүгдээрээ үлээ зөвшөөрсөн юм байна энэ судалгаа. За сайн байна. Дараагийн нь бол цугаа. За манай бид судалгаасан. Үүнээс чаддсан санал байна. За манай нэг багын диаграм хийсэн. Хэдэн гэр бүлээс судалгаа хийсэн? 35 гэр бүлээс судалгаа 35 гаруй гэж явж авсан уу? Оо маш сайн биш үү. Тэгээд энэ дээр 35 эндээс онцон тоглоом тоглолтод чаддаг 9 гэр бүл гарсан юм. Чаддаггүй 26 гэр бүл гарсан байна. Үүнийг багны диаграмаар хэлсэн юм шиг байна тийм ээ. За энэ багаас асуух байна уу гэдэг. Амин яг энэ онцон гэр бүлийн судалгаа хийж
чадхуйс чадхуйн харимж гаргасан яах юм бэ? Манай Монгол эртнээс онцлогдсон альтаа онцлогдож байгаа. Асуух таашаа. Манайд ингээд дээр мараа өсвөр амтэр хүүхдүүдээс асуусан. Амтэр хүүхдээс нь. Танд яг арнан диаграмыг хийсэн. Аа математикээр дааж ирсэн. Танд яг хүүхдүүдийн гэр бүлээс нь яг Заавал энэ асуултыг харуулж асууя юм байна. Заавал яаж ч гэр бүлээс нь судалгаа авах шаардлага гарсан юм бэ гэж асууж байна. Яг ч яасан бол судалгаа авсан хайр. Хаагаад манай ажил хамаагүй илүү илүү дэжигүүр нэрээс нь судалгаа авсан юм. Эсвэл энэ хэдэн нэрийн эмээ мэдж гэнэ үү, өвөө мэдж гэнэ үү, тийм ээ, аав ээж нь мэдж гэнэ, ах эгч нь мэдж гэнэ гэдэг судалгааг бас эдний багийг давхар авчихсан байх гэж бодож байна, тийм үү? За, ушийн багаас асуух байна. Өөр асуулт байна. Өнөөдрийн энэ амьдрах чадварын цагийг маш сайхан хүчиж явуулсан. Нарбаяг өдөө хоёртаа баярлалаа. Багт авчиж сууж байна. За бид онцлог тоглоомын талаар нэлээд өргөн мэдлэгтэй болдог юм. Одоо энд эхлээд гэр бүлтэй хандж уриалга бичиж, баг дотроос гэр бүлтэй хандж нэг л уриалга бичиж. Наад багийнхаа хэлсэн талын нэг болонд нь юм уу, нэг зайтай газар гэр бүлтэй хандаж уриалга бичиж, багаараа ярилцж байгаа юм байна. Багаараа ярилцж байгаа ч юм уу. Эцгээ нэг болонд нь За, түрүүлсэн магад уушаа. Түрүүл бичсэн магад уншиж
Өчигдээ урайлах байна. За одоо тэгвэл үе тэнгисэндээ хандаад урайлах гэж байна. Үе тэнгисэндээ хандаад. За. Уцаа болсон шүү. Тэгээ үе тэнгисэндээ хандаад урайлах гэж байна. Үе тэнгисэндээ хандаад ээж урайлах гэж
насан турш авчираарай заяа. За өнөөдөр хичээл өнөөдрийн цаг ичгтээ одоо санаа бодлоо хуваалцсан авчирсан мэдээлэлээ танд хамгаалалтаа мэдээлсэн сурагчдаа баярлалаа.